Төрийн ордонд эдийн засгийн чуулганд 7 дахь жилдээ үргэлжилж байна. Бид үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал мөнгө соёлтой уулзж байна. Тэгэхээр та бол энэ эдийн засгийн чуулганд бол жил бүр оролцдог маш идэвхтэй оролцогч нь байгаа шүү дээ. Нэг жил жаргасаагүй гэж би ойлгож байна. Тэгэхээр юуны өмнө танаас яг энэ эдийн засгийн чуулганы жил болгон ингэж өргөө өрөө зохион байгуулахын ач холбогдол нь юу гэдгийг үнэхээр энэ салбар та нар салбар дотор ажиллаж байгаа хүмүүс ингэж чуулганы дараа салбарын дотор нэгэн шийдэлд хүрч чаддаг юм уу? Чуулганаас гарч байгаа зөвлөмжүүдийг бодит ажил хэрэг болгож ажилладаг. Тий. Тэгэхээр Монголын эдийн засгийн чуулганыг анх 2010 оноос зохион байгуулсан тий. Тухайн үед би хувьдаа хоёр яг нөгөө салбар хуралдаан дээр панелистээр оролцож исэн. Гол хилцчихсэн асуудлууд нь тухайн үед төсвийн тухай асуудал байсан, бас өрсөлдөх чадрын тухай асуудал байсан Монгол улсын. Тэгээд тэрэн дээр оролцож исэн. Тэгээд анх хэлснээс хойш 7 жил болсон гэж штэ тий. Миний хувьд нэг ундаа 2011 онд бол алгасан баха. Америк нэгдсэн улс суралцж исэн учраас ирж оролцож амжаагүй. Тэгээд ер нь ингээ анзаараад тахад тухайн жилдээ сонгосон асуудлуудаас хамаарад тий. Тэгээд тухайн жилд хэн голчлон зохион байгуулж гин, ямар засаг төр ярьж гин, ямар намынхан эрх мэдлийг авсан байна гэдгээс хамаарад бас агуулга, оролцоо бүх юм дээр нөлөө байгаад байгаа юм болов уу гэж бодод байна. Миний хувь хүний бодлоор 2010-11 онд нэлээд дөрвөн зохион байгуулагчсан шүү. Тэгээд оролцож байгаа хүмүүсийнх нь байдлыг анзаархад маш их өргөн оролцоотой. Тэгээд өндөр түвшний болон янз бүрийн хүмүүс маш өргөнөөр оролцож исэн. Ингээд ажиглаад байхад бол ерөнхийдөө чанар буурах те оролцоо багасах ийм байдлууд ажиглагдаад байгаа байхгүй юу? Тэгтээ өнгөрсөн жил арай дээрдчихлээд тэрний өмнөх жил сэдвээсээ хамаарад Монгол брэнд гэсэн сэдв арай энэ том хэмжээний чуулганд жижигдсэн л дээ яадаг тэрийг бол илүү жижиг дунд үйлдвэрлэл эсвэл компаниудын хэмжээнд зохион байгуулж болох байсан. Зөвхөн бүх сектор ажилтдаг хүмүүсийг хамааруулахгүйгээр тэгж бол ажиглагдчихсэн тухайд тэгээ өнгөрсөн жилээс бас буцаа жоохон ирж авах хандлага байгаа юм болов уу гэж харж байна, бас хүлээж найдаж байна. Тэгээ энэ удаагийнхаар бол ерөнхийдөө энэ чуулганы гол ач холбогдол юу гэдэг вэ гэхээр мэдээж салбар болгонд төвшин болгонд ажиллаж байгаа мэрэгчлэн янз бүрийн мэрэгчлэр ажиллаж байгаа те салбарт ажиллаж байгаа дуу хоолой гаргаж байгаа хүмүүсийг нэг дор цуглуулж авчираад тухайн асуудлуудыг хөндөд хоорондоо нээлттэйгээр хэлэлцэж ярилцаад гол тулгарч байгаа бэрхшээлүүд цаад дотор тэгээд тухайн нөхцөл байдлыг хэрхэн яаж давж туулах юм гэдэг гарцаа ярилцж байгаа маш сайхан зөв боломжийг гаргаж ирж байгаа ийм зүйл болж чадж байгаа. Нөгөө дээгүүр манай Монгол улсад угаасаа ярилцсан, хэлэлцсэн, тохиролцсон, бичээд гаргацсан баримтчгээ амьдрал дээр хэрэгжүүлэх дээрээ асуудалтай маш их бэрхшээлтэй тулгардаг штэ. Ийм нөгөө баримтчгүүд стратегийн шинжтэй баримтчгүүд мөн хууль эрх зүйн асуудлууд ч гэсэн хэрэгжилт муу байдаг. Тийм болохоор зүгээр ийм нэг хурлын, чуулганы гаргасан асуудлууд амьдрал дээр яг бодитоогоор хэрэгжих асуудалтай байх нь нэг талаараа маш их ойлгомжтой байгаа байхгүй юу. Хоёрдугаар юу дутагдж байна вэ гэхээр аливаа процесс чинь аливаа зүйл чинь өмнөх туршлага дээр үндэслээд хөгжөөд явах хэрэгтэй тий. Ахиад хөгжөөд дахин давтахгүй төлдөө алдаа дахиж гарахгүй төлөө явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ хурал чуулганы зохион байгуулалт тал дээр чинь анхаарах юмнууд байгаа. Хоёрдугаарт болохоор ярьжсэн асуудлууд тийм бааз төсвийн тухай асуудал ярьжсэн, өрсөлдөх чадрын тухай асуудал ярьжсэн, ногоон эдийн засгийн асуудал ярьжсэн тий. Ер нь нөгөө хууль эрх зүйн орчныг ярьж исэн, бизнесийн орчин гэдэг янз бүрийн зүйлүүдийг ярьж исэн байхгүй юу. Тэгвэл ингээ эргээд яг бүр ингээд аливаа зүйлийг нухацтай нэг хүн ингээл аваад өмнөх онууд юу хийж юу прогресс эрэг өөрчлөлтүүд юу болсон ингээ ажигладагсан бол бүр ингээ байнгын тий тэрийг харахад бол ахиц чамлалттай байхаар байгаа байхгүй юу. Жишээлбэл төсвийн сахилга хотын асуудал одоо хүртэл яригдж байна. Төсвийн ил тод нээлттэй байдлын асуудал одоо хүртэл яригдж байна. Яригдах нь аргагүй. Амьдрал бол амьд органик процесс, организм, динамик тэгтээ ямар ч тохиолдолд өсөлт ахиц бол гарч ах ёстой гэж би хувийнхаа үзэж байгаа. Өмнөх чуулганууд руугаа эргэж харах нь хооронд. Тэгэхээр энэ жилийн чуулганы сэдэв болохоор сургамж сорилт шийдэл. Тэгэхээр ямар сорилтууд тулгараад байгааг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Үнэхээр сайн энэ өглөө чуулганы нээж өгөхтэй бас шалгалт үргэлжилсээр байна гэдгийг онцлоо шүү дээ. Тэгэхээр үнэхэрийн сорилтыг хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл энэ сорилтоос бүгд сургамж хангалттай авсан юм болов уу гэдгээр та ямар дүгнэлттэй вэ? Тэгэхээр сая жишээлбэл өглөө
ерөнхий сайд сайхан бэлгийн хийсэн үгнээс мөн саяны одоо макро эдийн засгийн асуудал ярилцсан одоо панелистуудын үгнээс бүгд бол ерөнхий түвшинд бол асуудлуудаа ойлголцоод хүлээн зөвшөөрч байна те. Бид нар бүгдээрээ алдаа дутагдлууд бол хийсэн, сургамжтай зүйлүүд болсон, өөрсдөөс болон гадаад дотоодын зах зээлээс шалтгаалсан зүйлүүд байлаа те. Сорилтууд бас үсээгүй их байна. Ийм тодорхойгүй байдал үргэлжилсээр байна, байсаар байна. Гэхдээ одоо энэ оны 2 дугаар хагасаас бас байдал наашлагаар байна гэж хэлж байна. IFC-ийн энэ гадаад захирал хүртэл бас хэлж штэ нөгөө зэсийн одоо эрэлт үсээгүй ихснэ, нүүрс ч гэсэн ялгаагүй бас эрэлт байна. Тэгэхээр байдал бол наашлах төлөв бол байна. Тэгээ бүгд нэгэн зэрэг дуугаар хэлж байгаа нь бол бид нар бүх юмныхаа бүх одоо явуулж байгаа үйл ажиллагаа гаргаж байгаа шийдвэр хэрэгжүүлж байгаа бодлогоо сахилга баттай авах хэрэгтэй гэж хэлж байна шүү дээ. Тэгээ бүгдээрнгийнх нь нэгэн дуутаагаар бас санаа зовж байгаа айж байгаа зүйл нь бол сонгуулийн асуудал нь 2016 онд улсын хурлын сонгуул болно. Сонгуультайгаа холбогдуулаад бид нар бас их эрсдэлтэй алхмуудыг хийдэг, их популист бодлогууд, амлалтууд хийдэг. Тэгээд ер нь бол улс их орон ард иргэдийн эрх ашигыг хаяад, үндэснийхээ эрх ашигыг хаяад хувь намуудын эсвэл хувь дэвшигчдийн асуудал яриад явдаг шүү. Энийг л анхаараасаа гэж хаана бас хүсэж байгаа шиг байна те. Тэгээ одоо боломж гарвал улс төр хийхгүй шүү гэд ерөнхий сайдаас ихсүүлээд хэлж гэн. Гэхдээ бас арчсан нам маань өөрсдөө ч гэсэн бас улс төрчил гэхдээ дотроо харалтай байгаа тийм ээ. Тэгэхээр та үндэсний стратегийн хүрээлэнг одоо дэмжүүлж ажиллаж байгаа хэрэг яг танаа хүрээлэнгийн эдийн засгийн авчрах шинжилэл дэвшил яг юу юм бэ? Бол зорилго юу вэ? Манай үндэсний стратегийн хүрээлэн бол яг энэ эдийн засгийн чиглэлээр, бизнесийн чиглэлээр ажилладаг хүмүүсийн одоо бий болгосон think tank буюу ийм судалгааны чиглэлтэй хүрээлэн байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өөрөө мэдж байгаа хувийн секторыг дэмжих үндэсний зөвлөгөөд байдаг штэ. Даагаан болдгоо ерөнхийлөгчтэй, хашчулуун захиралтай. Тэгээ энэ одоо зөвлөлийн дэргэд байгуулагдсан think tank байгууллага гол зорилго нь бол альва одоо шийдвэр бодлого бүх одоо зүйлүүд амлалтууд ч бай тэ судалгаа шинжилгээнд дэр үндэслэж гарах ёстой. Тэгэхээр бид нар альва одоо эдийн засгийн ч юм уу ямар нэг татрын асуудал ч бай тэ нөөтийн асуудал ч бай эсвэл одоо ипотекийн зээлийн асуудал ч бай альва нэг ийм зах зээл дээр иргэдийн одоо хэрэглээний хандлагад нөлөө өгөх том шийдвэр гаргахдаа заавал том зураг харж буюу тухайн шийдвэр тухайн шинэ өөрчлөлт гарснаар зөвхөн тэр салбартаа зөвхөн тэр асуудалтай биш нийтээрээ массаараа одоо иргэдэд ямар нөлөө үзүүлэхин нийт эдийн засагт тэ зах зээлд ямар нөлөө үзүүлэхин тэрийг харж байгаа дуурдаг болоосоо шийдвэр гаргадаг болоосоо гэдэг үүднээс ийм одоо зорилготойгоор ажлуудыг хийхийг зорж гарч ирсэн юм байгууллага. Тэгээд одоогийн байдлаар эдийн засгийн асуудлуудыг хөндөд англи монгол хэл дээр нийтлүүдийг нэлээд гаргаж байна. Тухайн үед ямар одоо асуудал тулгамдж гарч ирж байна. Тухайн үед ямар одоо бодлогын шийдвэр гаргагчид маань ямар асуудлыг одоо илүү гүн гүнзгий орж хараасаа гэдэгт анхаарал тавиасаа гэж бодож байна. Тэр болгоноор хөндөжчдөг. Тэгээд одоо иргэдийн дунд, эдийн засгчдын дунд бас асуудал хүндсэн хилцүүлэг өрнүүлэх одоо чиглэлтэй ажилладаг да. За танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За бид төрийн оролцож байгаа эдийн засгийн журналаас та бүхэнд хүргэж өгсөн төсөлтөд багсаар байна.